Хэрвээ чи сайн залуу бол тэгээд хэн нэг эмэгтэйд дурлаад тэрнээс чинь миний дурдсан шиг эвдэрхий эмэгтэйн шинж тэмдгүүд илэрх юм бол өөдгөө ирчүүдийн өршөөлгүй зангинуудад харуулж сэтгэл зүрхний асуудлаа хэсэг хойш тавиад түүнийг хай. Чиний алс холын ямар ч төлөвлөгөөнд тэр багтах ёсгүй. Учир нь тэр чамайг доош нь татна. Чи түүнээс болж амьдралдаа тавьсан зорилгоодынхаа алинд нь ч хүрч чадахгүй. Тэр чиний анхаарлыг өөр лүгээ бүрэн хандуулж ич хүчийг чинь байнга шахаж байх учраас олон жилийн дараа чи эргээд харахад амьдралд хүрэхийг хүсдэг байсан өндөрлөгтөө хүрэх биш, харин улам бүр холдсон байгаагаа ойлгоно. Чи үүнийг хүсэхгүй байгаа биз дээ. Тийм бол эвдэрхий эмэгтэйг таньсан даруйда хай. Энэ тал дээр шийдэмгээ бай. Энэ амаргүй гэдгийг мэдэж байна. Ялангуяа чи сэтгэл сайтай сайн залуу бол энэ нь бүр амаргүй. Гэхдээ чи үүнийг хийх хэрэгтэй. Энэ тал дээр надад итэг. Учир нь тэгэхгүй бол чи тийм эмэгтэйг хаяагүй дээ. Үлдсэн амьдралынхаа турш харамсаж амьдрах болно. Гүндүүтэй Монгол иргэх энэхүү номонд ямар эмэгтэйчүүдээс зайс хийж явбал үлзийтэй, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй, мөнгө санхүүгээ хэрхэн захиран зарцуулбал зүйтэй гэх мэт ирчүүдийн өдөр тутмын амьдралд хэрэг болох чухал сэдвүүдийг хүндэжээ. Уншигч та бүхэн энэхүү номыг Ярмагийн Хамбогд хороололдох Хамбог Деко зах дахь бичиг хэргийн хэсэг, 1-р хороололдох Сандей 2 худалдааны төвийн 1 давхар дахь 1001-р тасаг, мөнгөн завья дахь номын дэлгүүр гэсэн газруудаас үндсэн үнээр нь худалдан авах боломжтой юм байна. Сувгийг маань ивент тэгсэнд баярлалаа. Ингээд видеогоо тухлан сууж үзэцгээе. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилж байдаг гэж хүмүүс ярьцгаадаг. Гэтэл жаргал хийчийг үзэлгүй бүхэл насаараа зовж шаналсаар хорвоог өргөдөг хүн цөөнгүй байдаг билээ. Тэдний нэг бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Надмидын мөнх заяа гэгч бүсгүй юм. Тэрбээр төрсэн эцгээ огт мэдэхгүй бөгөөд 7 настай байхдаа эхээсээ үрд хагцаж хар багаасаа хатуу хорвоогийн инэрлгүй эргэлтэнд өөрийн ирэхгүй хүчин бөхөстөн амаараа шороо өмгсөн нэгэн аж. Мөнх заяа өнчирч үлдснээсээ хойш хамаатан сатан гисэн болгоноороо хоног төөрүүлэн өдөр хоногийг өнгөрөөж байж. Гэвч түүний ээжид олигтой гэр орон харж үзэх ойр дотны ах дүүс байдаггүй тул хамаатан нэртэй хүмүүс охиныг нааш гэхээсээ илүү цааш гэх нь их байсан бөгөөд ирэхгүй л нэг босхийг нь давсан болж өдөр шөнийг өнгөрөөж байсан гэдэг. Ингэж 2 жил шахам хэсч амьдсны эцэст мөнх заяа тэр биш гэдэг айлд байхаар болжээ. Тэднийх олон хүүхэдтэй байсан тул хүүхдүүд нь өнчин өрөөсөн мөнх заяаг элдвээр гоошлон шоглох нь цөөнгүй. Гэвч охин өөр толгой хоргодох газаргүй эрхэнд тэднийг царайшлан амьдрах хаягдаж байсан байна. Тэрбээр 3 жил шахам тэр бишинд зарагдсны эцэст нэг өглөө гэрийн эзэн гів гинэт хөдөө дагуулж явах болсноо хэлсэн байна. Сайн даач биш, тэр биш хөдөө ажиллаар явж байгаад Пунцэг гэдэг олон малтай хичээлэртэй танилцсан юм санч. Тэгээд тэр түүнд та энэ олон малыг ганцаараа яаж малладаг юм бэ? Надад том болсон нэг охин бий. Хэлж заагаад байвал ажил зүрхий хүүхэд байгаа юм. Хамгийн олзуур хууштай нь араас нь их л дагал болох татлаа төтлөө байхгүй гэж хэлжээ. Эхнэр нь нас бараад удаагүй байснаас гэр орныхон ажлыг дийлэхгүй ядаж байсан Пунцэг тэр бишийн саналыг шууд дэмжиж түүнд идэж болгож нэг хөгшингүү өгөөд охиныг авчирч өгөхийг хүссэн байна. Ингээд тэр биш өнчин охиныг идэжний хөгшингүүгээр зарж орхисон юм санч. Энэ бол 1985 онд болсон явдал байлаа. Хэд хоногийн дараа дөнгөж 13 нас хүрээд байсан мөнх заяа Пунцгийн хүргэгдэж ирсэн байна. Мөнх заяа Пунцгийн дэрснээсээ хойш өглөө оройгүй гэр орон өхөр малын ажилтай зууралсан нэгэн болж хувирчээ. Тэрбээр шуудаагаар нь хөлдөө хүйдэс үрч хороо хотоо цэвэрлэхээс гадна түлээ түлш түүх идэ цагаа боловсруулах гээд гэрт гадаагүй хамаг ажлыг нь хийдэг байж. Пунцэг харахад баян цатгалан хүн шиг хэрнээ нарийн харамч хийж жигтэйхэн нэгэн байв. Тиймдээ ч ойр тойрныхон айл хунраар орох болгондоо энэ охин цатхыг мэдэхгүй дэндүү их идэх юм а. Тэгээд дээр нь залах уу гэж жигтэйхэн гих зэргээр байнга муу хэлж явдаг байжээ. Амхандаа бага насны хүүхдийг хөлс мөнгөгүй зарж байна гэдэг хэл амнаас айсандаа тэгдэг байсан хэрэг. Гэхдээ охиныг 15 нас хүрсэн жил Пунцэг түүний анхных нь эр хүн болсон бөгөөд энэ үеэс эхлэн ааш зан нь бага зэрэг зөөлөрчээ. Харин тэр жилийн зам Пунцгийн хотод байдаг хүн ирж амрах үедээ мөнх заяаг татаж чангааж эхэлсэн бөгөөд намар нь хот руу буцалгүй тэр чигтээ үлдсэн байна. Энэ нь нэг ёсондоо мөнх заяаг 2 эртээ болгосон явдал байлаа. Эцэг хүү хоёрын дундын эхнэр болсоор дахин 1 жил өнгөрөхөд бүсгүй нас бид хүрэн жирэмсэн болжээ. Ингэсэн ч тэр жирэмсэн болсон тухайга хинт ч хэлэлгүй байсаар нэг л мэдхэд тогоон чинээ гэдэстэй болчихож.
Хэрэгт дуртай хүмүүс эцэг хүү хоёрын хэнийх нь хүүхэд болохыг мэдэх санаатай элдв ховжив тарааж нутаг усандаа тогтож суухын аргагүй болтолшгүй ядч мөнх заяа хүүгийнхээ эцгийн талаар юуч хэлсэнгүй. Сүүлдээ тус сумын хэсгийн төлөөлөгч даваадаш химээх онгироо ир мөнх заяаг өрөөндөө дуудаж хүүхдийн эцэг хинбэ гэж байцаасан ч бүсгүй хүний урманд ганц ч үг дуугараагүй бөгөөд харин тэндээс гаруутаа замын машинд гар өргөж суугаад тэр чигтээ явсан байна. Ээж нь амьд сэрүүн байхдаа надаас хойш миний муу охин л хэцүүдэх байхдаа хотод Цэрэн ханд гээд миний төрсөн ихч байдаг юм. Тэр хүн л чамд туслах байх гэдэг байсан ба мөнх заяа энэ үгийг олон жил бодож явсаар зориг гаргасан нь тэр байлаа. Харин түүнийг ийхүү гівгэнэт яваад өгөхөд бонцогч тэр түүний хүүч тэр хаачив яав гэж сураглаж зүйд болсонгүй. Мөнх заяа хотод ирүүтэл Цэрэн хаан эмэгтэйг сураад алхчихж шөнөөрөө энд тентхийн байгууллагын манаач нарын өрөөнд унтаад л хайгаад яваад байжээ. Тэрбээр Улаанбаатар хотын үүдтэй болгоноор орж бараг сар шахан болсон байна. Гэтэл нэг өдөр гидсэн гинэт базалж өвдөөд доош усаалдаа тухайн алдаад унжээ. Нэг л мэдхэд тэрбээр эмнэлэг твтэж байгаагаа мэдсэн бөгөөд олон хоног нойр хоолгүй явснаас болж хүүхдэн дутуу төрчихжээ. Харин эмнэлэг твтэж байх үедээ сайн санаад хүмүүсийн ачаар өнөө хийгч болох Цэрэн хаан гэдэг эмэгтэйгийн сургийг гаргасан байна. Тиймээс тэр эмнэлгээс гарангуут бөөн баяр болсоор яваад очвол хөл толгойгүй ажиж сончсон хямсгар байрын авгай. Найдмад гэж миний дүү мөн л дөө. Гэхдээ үр хүүхдийг нь огт мэдэхгүй гэсэн байна. Тэгээд мөнх заяад аягны амсар зуулгав үгүй бол манайх олуулаа байдаг янз бүрийн хүн оргинуулах боломжгүй гэсэн шалтгаанаар хөөгд гаргажээ. Хөөрхий бүсгүй дахиад л годомжинд гарсан бөгөөд тэнэж яваад өөрөөсөө 20 шахан ах хүнтэй хамт амьдрахаар болж нэг гэрт орсон ач. Тэр хүнийг нь улаан хамарт чултөмсүрэн гэдэг байсан бөгөөд архичин танхайгаараа алдартай нэгэн байв. Мөнх заяа энэ хүнтэй жил гаруй амьдарсан ч архичин танхай байдлыг нь тэсвэрлэхийн аргагүй болоод салсан байна. Түүнээс салснаасаа хойш бүсгүй хэд хэдэн өвгчүүл голдуу ирчүүдтэй хамт амьдрах чайн аядаж өдөр хоногийг өнгөрөөж байгаад нэг л мэдхэд ор сурггүй болжээ. Мөнх заяаг 1996 оноос хойш харсан хүн огт байхгүй байгаа бөгөөд таньж мэдих ганц нэг хүн нь хаа нэгтээ нас барсан биз гэцгээдэг юм. Энэ бүсгүй амьдралдаа ганц удаач болов нар өөд харсангүй. Тэрч бүхэл иргэний паспорт ч авсангүй. Өдгөө тийм нэг бүсгүй байсан гэж өөр хангай чигийн ганц нэг хүн ярихаас бос тийм хүн байлаа гэдгийг нотлох альбан бичиг баримт гэрэл зураг үлдсэнгүй. Ер нь хүмүүн заяа олж төрсэн хэрнээ жаргал гээчийг үзэлгүйгээр ул мөргүй алга болсон ийм хүмүүс өдгөөч цөөнгүй. Мөнх заяа хэмээх нэмэгтэй ус нийгмийн үед буюу бүх хүн тэгшэрхтэй ажиллаж амьдарч байсан тэр үед эсэн цөлд ойр ганцаараа хаягдсан мэт бусдад дээрлэхүүлж худалдагдаж зарагдаж явсаар ирээн бараан хорвоог хэр чадлаараа туулах гэж зүтгээд ор сурггүй болжээ. Зарим нэгэн түүнийг үхэж жаргасан байх гэдэг юм билээ. Үнэн ч байж мэднэ.